Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ хэрэг маань дөнгөж саяхан буюу 2 сарын өмнө Америкийн нэгдсэн улсад болсон хэрэг юм байна. 2023 оны 4-р сарын 4-ний шөнийн 2 цаг 03 минутын орчинд Сан Франциско хотын Ринкин хийлийн гудамжинд хэн нэгэн хүн утгалуулчихлаа гэсэн дуудлага цагдаагийн газарт иржээ. Цагдаагийнхныг явж очиход төв гудамжинд дах хорооллын байрнуудын дунд нэг хүн бөөн цус болчихсон ухаангүй хэвтжсэн. Тэр бол 43 настай Роберт Ли гэдэг хүн байсан бөгөөд технологийн компани захирал ажилттай байжээ. Утгалуулсан хүнд эмчнэр анхны тусламж үзүүлж амь насыг аврахын төлөө чадах бүхнээ хийсэн боловч эмнэлэгт ч очиж амжилгүй шархаа таахгүй нас орсон. Маргааш өглөөнөөс нь л түүний өвлийн тухай мэдээлэл түймэр мэддэгдэж зөвхөн Сан Францискод ч биш Америкийн нэгдсэн улс даяар л түүний өвлийн талаарх гунигт мэдээ тархаж маш олон хүмүүс цочролд орцгов. Хүн болгон Боб Лиг чухам хэн алчгаа үгцгээж өөрөөсдийнхөө таамаг дэвшүүлж гайхширцгааж байлаа. Үнэхээр санамсаргүй гудамжны халдлагаас үүдсэн аллага байв уу? Эсвэл зоригтой үйлдсэн зохион байгуулалттай гэмт хэрэг байв уу гэдэг нь бол тодорхойгүй. Сан Франциско бол бидний сайн мэдэх Google, Twitter, Facebook зэрэг том технологийн компаниудын төв офис байрладаг технологийн үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч болсон Америкийн нэгдсэн улсын 13 дахь том хот. Тийм ч болохоор уран бүтээлчид, шинийг сэтгэгчид, бизнес эрхлэгчид энэ хотыг олноороо зорин эрцгээдэг. Технологийн менежер байсан Боб Ли Сан Францискод амьдарч байгаад 2022 оны 10 дугаар сард Флорида мужийн Майами хот руу нүүсэн байна. 2023 оны 4-р сард технологийн баг гуралд суухаар Сан Франциско хотод буцаж ирээд байсан юм байж л дээ. Уг аллага нь Сан Франциско хотын хүн ам шигүү суурьшсан орчин үеийн барилга бүхий Ринкин хийл хороолт болсон юм. Технологийн салбарт нэр хүндтэй Боб Ли Google компанид програм хангамжийн инженерээр ажиллаж байхдаа Android үйлдвэрлэлийн системийн томоохон хэсгийг хийж гүйцэтгэсэн байна. Тэр цагаас хойш Боб Square-ийн технологийн захирал болж олонд нэлээд алдартай болжээ. Тэрээр Cash App буюу гар утасны төлбөрийн үйлчилгээг хэрэгжүүлсэн гол хүний нэг байсан. Боб Ли нас орохынхаа өмнө криптовалютын арилжаа хийдэг Mobile Coin компани бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байжээ. 2018 онд Боб 2.6 сая доллараар гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах 4 өрөө байр Сан Францискод худалдаж авч тэндээ амьдарч байсан юм байна. Тэгээд 2022 оны 7 дугаар сард тэр байшингаа 4.4 сая доллараар зорж, удалгүй 10 дугаар сард нь Майами руу нүүсэн. Хэдийгээр Боб эхнэр Кристээсээ салж тусдаа амьдрах болсон ч гэсэн тэд бол хоорондоо маш сайн харилцаатай хэвээрээ байсан. Хин хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсдэг байсан бөгөөд тийм ч учраас Боб тэдэнтэйгээ ойр байхын тулд Майами руу нүүсэн. Дина Иласина болон түүний эхнэр Хазар нар бол нийгэмд нэлээд өндөр байр суурь эзэлдэг элит гэгддэг хүмүүс. Тэр хоёр Сан Францискогийн дээдсийн дунд баян чинэлэг, хөрөнгө чинээтэй, дур улаам хосууд гэдгээрээ маш их алдартай. Тийм ч учраас мэдээж гэр бүлийн амьдрал нь хэвлэл мэдээлэл олон нийтийн анхаарлыг маш их татдаг байсан. Энэ бол өөрийн мэрэгжлийн ур чадвар болон өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдэрээ олонд нэлээд танигдсан гоо сайхны мэс засалж юм. Тэрээр Иран улсад Асир болон Армян гэр бүл дүрж Ираны хувьсгалын үеэр Америкийн нэгдсэн улсад дөрвөн иржээ. Дino 10 гаруй жил Бэй Ариад анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаад Сан Францискогийн хамгийн чадварлаг хуванцрын мэс засалж буюу Силикон мэс засалж гэдгээрээ алдартай болсон юм байна. Силикон мэс засалж эхлээр бидний сайн мэдэх хиймэл хөх, хиймэл өгзөг, хиймэл уруул гэх мэт силикон эрхтнүүдийг шахдаг мэрэгчсэн мэс засалж юм байна л да. Сан Францискогийн том алдартнууд Диногоор үйлчлүүлдэг болохоор тэдэнд үйлчилдэг эмчин гэдэг утгаараа мөн л бас алдар нэртэй баян чинэлэг болохон дамжиггүй. Ингээд Дино эрүүл мэндийн салбарт ажилладаг зэрэглэлээсээ шалтгаалаад нэлээд өндөр карьертай болсон. Дээрэс нь эхнэр Хазар нь бол маш сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй болохоор хүмүүсийн анхаарлыг татаж сайхан гэр бүл гэж харагддаг. Тэр чинээгээрээ олон түмэнд их яригддаг байжээ. Түүний эхнэр Хазар нь мөн л хүүхэд байхдаа Америкт ирсэн Ираны цагаач бөгөөд хосууд Сан Францискогийн хамгийн тансаг гэгдэх мянганы цамхагт амьдардаг гэж. Мэдээж Хазар бол нөхөр шигээ алдартай биш ч гэсэн бусад хүмүүс түүнийг инэрэнгүй тусч сайхан сэтгэлтэй гэж ярьцгаадаг байв.
2020 онд Дина Ливийн сэтгүүлд өгсөн ярилцлаганда эхнэрийнхээ тухай эхнэр маань ядуу зүдүү орон гэргүй хүмүүст цүнх хийж өгдөг, ядууст бэлэг өгөх маш дуртай, ер нь л хэцүү ядуу хүмүүст аль болохоор туслахыг маш их хичээдэг. Түүнээс гадна Хазар бол илдэг зөөлөн хүсэл тэмүүлэлтэй эмэгтэй гэж эхнэрээ магтаж ярьсан байна. Боб Ли болон Дина Элисинес нарын гэр бүлүүд одоогоос 3-4 жилийн өмнөөс л бие биенээ мэдцгээх болжээ. За ингээд энэхүү Сан Францискод гарсан хэргийн их үүсвэр нь бол 2023 оны 4-р сарын 3-ны үд дундаас эхэлдэг. Тухайлбал тэр өдөр Боб Ли мянганы цамхагт байх Хазарын гэрт очсон бөгөөд өдрийн 3 цаг 30 минутын үеэс Боб өөрийн найзыг тэнд дуудаж бүгдээрээ тэнд арх хөөж наргиж эхэлцгээсэн байна. Ингээд тэд өдөржин наргиж жагаад шөнө дундын орчимд Боб Ли өөрийнхөө арилж байсан зочид буудал руугаа явах болсон. Хасаа өмнө Хазар бүсгүйг өөртөөгөө хамт явахыг урьсан боловч тэрээр татгалзжээ. Шөнийн 12 цаг 30 минутын үед найз нь эхлээд тэндээс гарсан. Харин дараа нь Боб гарсан бөгөөд Хазарын байрнаас гарснаас хойш хагас цагийн дараа буюу шөнийн 2 цаг 03 минутын үед 911 рүү залгаж намайг хутгалчихлаа гэж хэлсэн байна. Ингэж ярьсныхаа дараа цагдаа нарыг очиход Боб гудамжинд өөрийн ухаангүй болчихсон хэвтэж байсан. Тэрээр цээж болон ташаандаа хутгалуулсан байсан бөгөөд маш их цус алдсан байж. Түүнийг эмнэлэгт хүргэхээс өмнө хэргийн газараа ирсэн эмчнэр түүнийг нас орсон гэдгийг хэлсэн. Бараг анхны тусламж авч амжихгүй нас орчихсон. Ингээд л үндэсний мэдээллийн хэрэгслүүд түүний нас орсон талаар шуугаж энэ нь одоо санамсаргүй гудамжны хүчирхийлэл байв уу эсвэл цаана бусдаас нууцлсан зохион байгуулалттай гүн гүнзгий учир шалтгаантай хэрэг байв уу гэдэг тал дээр янз янзын таамаглал дүгнэлтүүд гаргаж байжээ. Цагдаагийнхан болон мөрдөгчид Бобигийн нас орсон шалтгааныг тодорхой болгохын тулд түүнийг нас барахаас хэдэн цагийн өмнөх камерын бичлэгүүдийг шүүж, түүний юу хийсэн, хаагуур явсан, хинтээ уулзсан, ямар байдалтай явсан болохыг тогтоохыг хичээж байлаа. Мөн гэрчүүдийг олж тогтоон тэдэнтэй уулзаж, Сан Францискод ирсэн өдрүүдийнх нь хувийн болон ажлын байршлууд, уулзалтуудын хүртэл нэг үрчлэн судалсан. Энэ мэдчлэн цогц мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Мөрдөгчд Боб Лиг 10 жилийн турш мэддэг. Тэгээд Хазарын очихоос өмнө хамт явж байсан түүний дотных нь найзтай ярилцж илдээ. Эрбээр хэлэхдээ 4 сарын 3-ны өдрийн 15 цаг 30 минутын үед намайг мянганы цамхагт Хазарын гэрт урьсан. Намайг очиход арх ууж наригцгааж байсан. Тэдний дууж сууж байгаад архийнхаа үед Боб Хазарыг буудалтаа урьсан боловч тэр эмэгтэй татгалзсан. Биднийг ууж явах үед Хазарын дуу Нима Момени гэдэг залуу хамт байсан бөгөөд тэрээр ууж байх үед айс хийгээд Бобтой үг зөрж муудалцаж байсан гэж хэлжээ. Найзыг нь Хазарын дэрхэд Нима тэнд байсан гэж. Нима Бобос байс хийгээд л миний ихч хар тамхи мансууруулах бод сэргэлж байна уу? Чи түүнийг хар тамхи мансууруулах бод сэргэлж байхыг харсан уу? Та хоёр хамт хэрэгсэн үү гэх мэтээр асуугаад байсан гинэ. Гэвч Боб бол Нимад тийм ямар нэг зохисгүй зүйл бидний хооронд болоогүй гэдгийг тайлбарлаж байсан гинэ. Ингээд мэдээж халамцуу согтуу хүмүүс хоорондоо ойлголцох гэж нэлээд асуудал гарцгааж маргацгаасан юм байна л да. Цагдаа нар түүнээс Боб Хазар хоёрын дунд хайр сэтгэлийн ч юм уу ямар нэгэн хувийн харилцаа байдаг байсан уу гэж асуухад бол найз нь би тэр талаар юу ч мэдэхгүй гэж хариулсан байна. Гэсэн хэдий ч Хазарын гэр бүлийн харилцаа тухайн үед ямар нэгэн байдлаар зөрчилтэй ч юм уу асуудалтай байсан байж болзошгүй. Ер нь бол нөхрийнхөө эзгүүд Бобыг авчирч наргиж зэнгэж байсан байдлаас нь харахад бол Хазар гэр бүлтэйгээ ямар нэгэн байдлаар зөрчилтэй ч юм уу асуудалтай байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Цагдаа нар уг байрны камерын бичлэгүүдийг шүүж үзэхэд Боб өдрийн 2 цаг 39 минутанд байр руу орж байгаа харагдсан бөгөөд Немач мөн тэр бичлэгт бас байжээ. Харин 4 сарын 3-наас 4 сарын 4-нд шилжих шөнийн бичлэгт болохоор Боб Нема хоёр цахилгаан шатанд суугаад хамтдаа гадагшаа гарч Немагийн BMW машинд хамт сууж байсан бичлэг үлдсэн байна. Тэднийг машин цуусны дараа BMW машин харанхуй камергүй газар руу явж байгаа харагдсан. Тэгснэ булангаас буцаж ирээд Боб Нема хоёр хоёулаа машинаас буугаад машины хажууд 5 орчим минут хоорондоо ярилцаж зогсцоосон байна. Үүний дараа Нема машин руугаа буцах гэж байснаа гинт огцом иргэн Бобын биед хэдэн удаа хүчтэй хүрээд машиндаа суугаад маш хурдан явсан бичлэг үлдсэн байлаа. Боб Немаг холдсны дараа хөл дээрээ тогтож ядаж хэсэг зогссноо хин нэгнээс тусламж гуйхаар гуйвж давин явж байсан. Тэгээд Боб ухаан алдаж унахаасаа өмнө 911 руу цэстэж байгаа бичлэг нь бас
үзэгджээ. Задлан шинжилгээг Эллен Моффет гэдэг эмч хариуцж хийсэн бөгөөд задлан шинжилгээний дүгнэлтээр Бобыг нэг удаа ташаанд нь, нэг удаа цээжинд нь нийтдээ 3 удаа утгалсан байна. Цээжинд нь утгалсан 2 удаагийн үйлдэлийн нэг нь хохирогчийн зүрхэнд хүрснээс үхэлд хүрэх шалтгаан болсон байна гэж дүгнсэн байна. Түүнийг хутгалуулсны дараахан лигийн утсанд хазаараас мессеж ирсэн бөгөөд түүнийг шүүхийнхэн гэмт хэргийн бас нэгэн чухал баримт болно гэж үзэж байгаа юм байна. Тэрхүү мессежинд болохоор би зүгээр л чамайг зүгээр эсгэх чинь лавлах гэсэн юм аа. Учир нь Нема чамд нилээд таагүй хандсан гэдгийг мэдэж байна. Хувийн хичээсэн өдөө хатгалтыг харин чи тун дог давж гарсан шүү. Хайртай шүү, баярлалаа гэж бичсэн байв. 2023 оны 4 сарын 11-ний өдөр цагдаа нар 400 дугаар замын хоёр талаар наривчилсан үзлэг хайгуул хийсний үр дүнд асгарсан цус хүн амны хэрэгт холбогдолтой байж магадгүй 4 инчийн урттай мөнгөлөг өнгөтэй галтогооны цустай хутаг олсон байна. Энэхүү хутаг нь мөрдөн байцаалтын үйл явцыг түргэсгэхэд нэлээд чухал нөлөө болсон юм. Сан Франциско хотын дарга Байл Скотт, хотын дарга Лондон Брид, дүүргийн прокурор Брук Женкинс нар 4-р сарын 13-ны Пүрэв гарагт олон нийтэд хандаж хэвлэлийн баг хурал хийсэн байна. Энэхүү хурал дээрээ бол Нема Мамоныг хүн амны хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийг үйлдэхдээ үхэлд хүргэх зэвсэг хэрэглэсэн гэж буруутгасан байна. Or a young child having to bury their parents. My prayers go out to them during this very difficult time. I too want to commend the San Francisco Police Department for their work in identifying who committed this heinous. Мамоны Боблиг хүнөөсөн шалтгаан нь түүний эгч Хазара Элисия болон Бобли хоёрын дундах ховийн харилцаатай холбоотой байж магадгүй гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байна. 2023 оны 4-р сарын 13-ны үүрийн 5 цагийн үед Нема Мамоныг Memorial дах өөрийнхөө байранд байхад нь цагдаагийнхан очиж түүнийг баривчилжээ. Нема Мамоны Бэй Ариагийн технологийн салбарт мөн л 13 жил ажилласан бөгөөд 2015 оноос хойш технологийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Expand IT нэртэй өөрийн компани нээн ажиллуулж эхэлсэн байна. Нема одоогоос 1 жилийн өмнө буюу 2002 оны 8 дугаар сард нэгэн танхаа хэрэгт холбогдсон байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлжсэн байна. Үүний дагуу шалгаж үзэхэд Немагийн Emerald дах байранд нэг эмэгтэй хүчрхийлд өртсөн хэмээн цагдаад дуудлага өгч байжээ. Дуудлага өгсөн эмэгтэй тэдний дуудлагаар ирсэн дуудлагын гэр цэвэрлэгээний ажилтан байсан бөгөөд Эрдэнэ түүнтэй ямар нэгэн дотн харилцаа байхгүй байсан боловч тухайн эмэгтэйд хүч хэрэглэн бэлхүүсээр нь тэрвэрч эмэгтэйг дургуйцэгт нь тек рүү түлхэж мөн гараас нь хүчтэй татах гэх мэт санаатаа оролдож байсан агаад бүсгүйг эсэргүүцэж дургуйцахт нь бол компани руу ч ярьж дуудлагаар ирсэн хүн чинь үүргээ биелүүлээгүй гэж уцтаж хийлэн шүү гэж сүрдүүлж түүнийг хөөсөн байна. Тэр үед бас түүнтэй хамт байсан өрөөнийх нь хамтрагч нөгөө эмэгтэйг тайвшруулж буудан дээр хамт суухыг хүссэн бөгөөд тэр ч бас Немагийн талд орсон аж. Гэвч цагдаа нарыг ирэхэд өрөөний хамтрагч нь бол би түүний биед нь хүрч байхыг хараагүй гэж мэдүүлсэн байна. Тэгээ энэ хэргийг нь Аламеда дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн боловч энэ хэрэгээс Нема ямар ч хариуцлага хүлээгээгүй юм байна. Нема Мамоны 4-р сарын 16-нд Боблигийн хүн амны хэргийн шүүх хурал дээр ирсэн боловч хэргийн талаар юу ч ярихыг хүсээгүй, ямар ч мэдүүлэг өгөөгүй. Гэвч харин шүүх хуралд түүний эгч Хазар болон түүний нөхөр Дина нар хүрэлцэн ирсэн боловч бас л ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Дараа нь 2023 оны 4-р сарын 25-нд болсон шүүх хурал дээр Немагийн өмгөөлөгч хэлэхдээ Немагийн талаарх нотлох баримт шүүх хуралд бүрэн ороогүй учраас шүүх хурлыг дахин хойшлуулахыг хүсэж байна гэж хэлсэн байна. Гэвч дэгжитэл Сан Францискогийн хэвлэлүүдэд тус хүн амны хэрэгтэй холбоотой нэг зүйл олонний анхаарлыг татгуйцаар гарч ирсэн. Энэ нь юу вэ гэхээр хар тамхины хууль бус 8-ны хэрэгээр сэжиглэгдэж байгаа нэг хүн уг хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө Хазарын амьдарч байсан тус орон сууцнд нь очсон гэдгийг нэлээд ойрын их сурулж илчилж мэдээлсэн байна. Түүгэрч барахгүй Хазарын тэрхүү амьдарч байсан байр нь өнгөрсөн жил хууль бусаар хар тамхи хадгалсан хэрэгт ял шийтгүүлж байсан хүний эзэмшлийн байр байж. Тус байранд цагдаагийнхаа 2 удаа нэгжлэг хийхэд GBL, азотын эсэл, MDMA, LSD зэрэг хэд хэдэн төрлийн мансууруулах төрлийн эм бэлдэмлүүд бодисууд гарч ирсэн тогтогджээ. Прокуроруудын хэлж байгаагаар бол тус байрны эзэмшигч нь мансууруулах бодис хар тамхины хэрэгт
маш их холбоотой хүн байсан юм байна. Намигийн өмгөөлөгч Паула Кени хэлэхдээ бид нар хэрэг гарахаас өмнөх 3-4 хоногийн өмнөөс эхлээд хохирогч ба яллагдагч талуудын зам байдал, амьдралынх нь хэв шинжийн аливаа идэвхтэй шалтгаануудыг судалж байгаа. Энийн үүсгэд бол тэдний аль алинд нь нийтлэг төстэй байгаа нэг зүйл нь бол тэд нарын хууль бус хар тамхины хэрэглээ юм а гэж хэлсэн байна. Миний бодлоор бол өмгөөлөгч нь олон хоногийн давтамжтай хар тамхи хэрэглэснээр хохирогч болон яллагдагч хоёулаа одоо бие хянах чадваргүй болж үүнээсээ болж хохирогч яллагдагчийг өдөөсөн байж магадгүй. Бас яллагдагч хар тамхины хэрэглэнээсээ болоод өөрийн ухамсаргүйгээр хохирогчийг алсан байж магадгүй гэж өнгөвчлөх гарцыг л хайж байгаа юм шиг байна. Манайд бол үхтлээ арх ууж өөрийн ухаангүй байх үедээ хүн алсан гэдэг шиг юм а да. Мөн Хазарын найз Самира Кутузович гэдэг хүн ярихдаа Хазарын хар тамхины давтамжтай хэрэглээ нь энэ хэрэгт нөлөөсөн байж магадгүй. Түүний хар тамхины хэрэглээ нь дүүгийнхэн санааг зовоож нөгөө талаар найз нөхдөөгөө харилцах харилцаанд нь ч гэсэн сөргөөр нөлөөлж байсан гэж хэлсэн байна. Байсгийгээд л хар тамхины үдшилэг зохион байгуулж, хар тамхины ертөнцид хөл тавьсан ихчийгээ гарч болох аливаа асуудлуудаас авч гарах, түүнийг болгоомжлуулах гэж хичээж байгаад л Нима ийм хэрэг үйлдсэн байх. Нима бол үргэлж сайн ахын дүрд тоглож, Хазарыг байнга хянаж байдаг гэж ярьсан юм байна. Хазарыг таньдаг Бобын дотны найз Тараны Ипачки хэлэхдээ Хазар Боб хоёр 2020 онд анх уулзаж танилцсан. Тэд анх нилээд армантик уулзаж байсан бөгөөд Ипачки Бобид Хазарыг нөхөртөө гэр бүлтэй гэдгийг нь хэлэхэд Боби хариуд нь тэр надтай сэтгэнэж байгаа болохоор түүнд гэр бүл нь хамаагүй бололтой гэж хариулж байсан юм байна. Тэрээр цааш нь хэлэхдээ Боби бол үдшилэг наргин зингийн дуртай хар тамхиг ч гэсэн нилээд хэрэгэлдэг байсан. Гэсэн хэдий ч Боби бол маш их гэрэл гэгээ цацруулсан элдэг боловсон залуу байсан гэж хэлсэн байна. Мөн Боби Лигийн аав Фик Ли өөрийн Facebook хуудсанда миний хамгийн сайн найз, хамгийн хайртай хүү Боби маань Сан Францискогийн гудамжинд амиа алдсан нь маш харамсалтай. 2019 онд ээжийг нь нас барахад би Бобтойгоо хамт Мали Вали руу нүүж, дараа нь 2022 оны 10 дугаар сард Майами руу бит хоёр бас л нүүсэн. Бидний амьдрал бол хамтдаа аялсан, хамтдаа амьдарсан, адал явдал дүүрэн он жилүүд байсан. Сүүлийн жилүүдэд би хүүтэйгээ улам дотн олсондоо их баяртай байлаа. Хэн нэгэн хүн даарч байвал Боб өөрийнхөө цамцыг ч тайлаад түүнд өгнө. Тэр хизээж хүнийг дорд үзэж байгаагүй. Боби бол миний мэдхийн хамгийн ухаалаг сайн хүү байсан. Бас тэрээр маш их шаргуу, хинээс ч илүү хөдөлмөрлөдөг байсан. Түүнийг таньж мэддэг бүх хүмүүс түүнийг өгөөлөх болно. Дэмжсэн хүмүүстээ бүгдд нь баярлалаа гэж өөрийнхөө Facebook хуудсанд бичиж байжээ. Боби Лигийн энэхүү эмгэнэлт үхлийн цаана нэр алдар, эд баялаг, танил талаар дамжсан харилцаа холбооны нэлээд ээдрээтэй асуудал сөхөгдөж байгаа юм л да. Ер нь бол миний бодлоор нарийн ухах юм бол яллагдагч Нами ихчийгээ хардсан уу? Эсвэл бүр эсрэгээрээ ихчтэйгээ Бобыг найзлуулах гэсэн үү гэдэг талаар ч гэсэн бодож үзмээр санагдсан. Тэрээр ихчийнхээ нөхрийн өмнөөс, Диногийн өмнөөс Хазарыг хардах нь бол бараг боломжгүй шүү дээ. За яах вэ? Ахын нэг үл бүтэх, дээрэмчин, хулгайч, худалч хүнээс бол харамлаж болох юм. Гэтэл харамлаж байгаа хүн маш баян чинэлэг алдар нэртэйгээс гадна маш их соёлж боловсон ир байна. Тийм хүнээс ихчигээ харамлаж байгаа нь өөрөө ихчтэй донтсон ч юм уу, ихчигээ өөрөө нууцаар хайрладаг ч юм уу байсан байж болох юм. Эсвэл бүр ихчигээ тэр хүнтэй буюу Бобтой явуулдуулахыг хүссэн ч байж болно. Тэрэнд нь мэдээж Боб татгалцсан байр суурьтай байж, Хазартай зүгээр л нэг найзууд байгаад байхаар нь дургуун хүрсэн байж болох юм. Магадгүй Боби ихчтэй нь авалдаж эхлэх юм бол өөрт нь ямар нэг байдлаар ашигтай байж болох юм л да. Яагаад тэгэхээр Нами ч өөрөө бас технологийн компанитай учраас ихчээрээ дамжуулж ямар нэг бизнесийн ашигтай байрлалыг олж харах гэсэн байж болох юм. За энэ мэдчлэн ухаад байвал хэл юм гарах байх л та. Ингээд одоогийн байдлаар бол шүүх хурлан дахиад хойшлогдсон яваад байгаа юм байна. Манайд бол энэ талаар нэлээд хэдэн жилийн өмнө нэг хүн сонд бичсэн байсан л да. Тэр нийтлэлд юу гэж бичсэн байв гэхлээр арх угаад хүн амны хэрэг үйлдсэн хүмүүс зарим нь бол албаар санаатаа алах зорилгоор арх ууж, зориг орж, өөрийгөө зоригжуулж байгаад санаатаагаар хүн амны хэрэг үйлдчихэд үнийгээ бол юу гэж хэлдэг вэ гэхлээр согцсноосоо болоод өөрийн мэдрэлгүй ингээд хүн алцсан гэж хэлээд нэгэсэнд архийг буруутгаад тэр хүн зүгээр өнгөрөх магадaltaй болчихж байгаа. Гэтэл бол
Архины болон энэ мэдрэлийн эмч нарын ярьж байгаагаар бол ийм гинэлтэй 2 болон түүнээс дээш хоног ингээд өдөр алгасахгүй ингээд арх уусан хүмүүс бол өөрөө ирэхгүй юм архины солиорлолд ороод хүнийг ялгаж танихаа болдог. Найз нөхөд танил тал гудамжинд явж байгаа хүн тэр ямар нэг юмыг танихаа болдог. Чимээ шуугааныг ялгахаа болдог. Тийм учраас сэтгцийн өөрчлөлтөөсөө болоод хүн алах, хүнд алагдах магадлал бол маш өндөр гинэ. Гэтэл ийм олон хоног архины солиорлолд байж байгаад хүн алчсан хүн. Өөрийгөө зоригжуулаад ганцхан өдөр арх угаад хүн алчсан хүн хоёр болохоор адилхан ял аавна гэдэг бол байж болохгүй. Энэ хүн үнэхээр одоо олон хоног арх уугаад архины солиорлолд ороод одоо хүний аим хохироосон байна уу? Эсвэл нэг өдөр уугаад өөрийгөө зоригжуулж байгаад хүн алсан байна уу гэдгийг бол ялгаж салгаж дүгнэлт гаргаж, салгаж ялыг нь өгдөг байх хэрэгтэй гэсэн тийм нийтлэл байсан л да. Тэрийг бол би маш хэцүү юм байна гэж бодсон. Арх уудаггүй хүн бол зөвхөн нэг удаа ингээд арх уулаа гэхэд бүр тасартлаа уудаггүй, тасартлаа уугаад унсан байлаа гэсэн тийм хүн алах хэмжээнд тийм солиорлолд ордоггүй гэнэлтэй мэдрэлийн тийм 3-4-өөс илүү олон хоног уусан хүмүүс бол тийм архины солиорлолд орох магадлал өндөр байт юм байна. Зарим нэг хүмүүс бол өөрөө санаатаагаар өөрийгөө бараг зоригжуулж иж арх ууж хүн алчаад тэрийгээ болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр би ямар ч ухаангүй байсан, би юугаач мэдэхгүй байна гэдэг байдлаар архинд буруу өгч өөрийгөө одоо бага ялтаа авч гарах нь тохиолдол бол байдаг юм байна. Энэ удаагийн хэрэг маань нэг иймэрхүү байлаа. Та бүхэн минь тэгээд өөр өөрсдийнхөө тунгаан үзээ. Угаарыг маань саатан сонссон та нартаа баярлалаа. Баяртай.